номоо ингээд явж байгаа. Тэгээ энийг ингээд би харахаар нэг ажиглахаар бас жоохон манай монголчин юм шиг зарим засыг харахаар нэх гоё ингээд. Гэхдээ ингээд манай монголчоос модууд нэх байдгүй шүү дээ. Тэгээ модууд нь харахаар дандаа ингээд хэдэн зуун жил болж байгаа ийм гоё модуудтай. Тэгээ энэ байшингууд бүгдөө тийм цэвэрхэн айгүй гоё 2 юм уу 1 давхар тэгээ хажуудаа гоё ногооны талбайтай. Тэгээ бодвол энд ногоо тарил ногоо идэл ингээл амьдарч идэг байх та бас мэдээж аж ахуй ашигладаг байх. Зарим нь одоо энэ барилгуудын дээврүүд нь бас гоё. Түрүүн харсан байх бүр ингээд дээр үеийн яг ингээд юурэ байж байгаа байхгүй. Одоо миний ойлгосноор тэ зарим байдлууд айлууд нь бол энийг абандон ингээд хоосон байж идэг гэж байгаа байхгүй. За тэгээд зарим нь бол одоо ингээд сайхан худалдаж аваад эндээ ингээд сайхан амьдарч болдог гэж байгаа. Энэ барилгуудад бол ингээд бас үнэн гайгүй байдаг гэж байгаа байхгүй. Тэгэл энд ингээд сайхан аваад ингээд явчин. За тэгээ энэ сая харсан бол ингээд хэдэн уршуулгын чулуунууд харагдаад өнгөрч байгаа. Энэ ингээд бас уршуулгын газар юм шиг байгаа. Тэгээ ер нь бол ингээд хаанч гэлтгүй юм л байдаг дүү. Америк гэж гисэн ингээд бус газрууд юм байдаг дүү. Бол хөгжмжаар нь ингээд авцамах хайжгуур ингээд чулуун байж лдэг энэ их айгаад ах юм байхгүй бас. За ингээд нөгөө уулуугаа өгсөж явж байна. Бидний хойно ингээд таксигаар л ер нь яв. Такси юм уу? Автобусаар явна. За хувийн унаатай хүмүүс бол яг унаагаар явна. Гэхдээ хувийн унаатайсэн ч гэсэн улсууд ингээд дээшээ гарахын тулд заавал тийм зориултын дугуйтай байх хэвээр. Заавал зориултын дугуйны бэхлэгч одоо нөгөө мөсгөлтрахаас хамгаалсан тийм юмнуудтай байх хэвээр байдаг учраас хүмүүс болвол тэгэл шууд такси автобусаар угаал явчихсан юм бэл. Бүгд одоо заавал өөр гэсэн машинаар яваад байхгүй. За тэгээд улам дээшлэх тусам ингээл цастай болоо л яваад энэ үемт нь харагдахгүй нэг гоё гацтай тайван. За тэгээд түрүүн болвол Exco ах шиг гэсэн тэр нь бол өглөө болго мэдээ цасаа ингээд цэвэрлждэг. Энийг хол биш ингээд зам дагуу ингээд нэг айлтан ч юм уу ингээд газар нь байж идэг. Тэр нь тэгэл цас орохоор энийг өглөө сайхан өглөө болгон цэвэрлжээл буцаад тэнд машин авчаал тавьчихна. Тийм манайх шиг ингээд нөгөө цас орохоор нь нэг цас орохоор нь ингээд тухаарсан юм шиг нөгөө хөлтөө дуусныхын дараа нь ингээд цас арилгадаг. Яг цас орж байгаад өглөө